Тулаан биед шээсний хүчил хэдий хэмжээгээр хуримтлагдаж, үе мөчөнд талст үүсгэн өрөвсөл үүсгдэг үений өвчин юм. Тулаан үед үе мөч генет хүчтэй өвдөх, хавдах, улаах байдлаар илэрдэг ба хөлийн нэрхий хуруу, ихэвчлэн өвчлөгч, гар шагаа өвдөг зэрэг бусад үе мөчийг ч гэмтээж болно. Тулаан үед гэмтсэн үе мөч ихэвчлэн шөнө генет хүчтэй өвдөх, үе мөч хавдаж улаах, зөөлөн хүрэхэд ч хэд мэдрэг болох, үе мөч хөшиж, хөдөлгөөн нь хязгаарлагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ үед зүгийн хортой тосоор иллэг хийхэд өвдөлт намдаж тайвширхаас гадна үеинд хуримтлагдсан шээсний хүчил багсан үений өрөвсөл дарагдана. Зүгийн хортой тенториум тосоо 95, тэг 47, 57 дугаарт захиалаад хүргүүлээд аваарай.